За ялангуяа Монгол орны хувьд бол маш том газар нутагтай. Энэ газар нутгийг манай одоо байгаль хамгаалагчид бүгдээрээ одоо ингээд энэ газраа хамгаална гэвэл хүч хүрэлцдэггүй. Тийм учраас бид бол энэ дээр бас төрийн бас байгууллагууд хувийн хвшлийнхаа одоо хүчийг хөрөнгө оруулалтыг бас одоо оролцуулъя гэж хийж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бид нар хамтарч ажиллаж байна гэсэн. За энэ удаагийн арга хэмжээгээр бол Хустай байгалийн зохицолборт газар, Тархтай нурууны байгалийн зохицолборт газар, Ёлын амны байгалийн зохицолборт газар, Улагчны хар нуур байгалийн зохицолборт газар, Тосон Хустай байгалийн нөөц газар, Хурх хүйтний хүндийн байгалийн нөөц газруудыг удирдах байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлтөй хамтын ажиллагааны гэрээ сануун бичгийг хамтран байгуулнаа. За мөн мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн нэгдсэн холбоотой бид бол маш хамтарч ажиллана. Өнөөдөр бол Монголын ан агнуурын холбоо, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, хашаандаа сайхан амьдрын төрийн бас байгууллагуудтай бас энэ чиглэлээр хамтарч ажиллана. За мөн одоо манай Чехийн элчин сайд бас хүрэлцэн ирсэн байгаа. Бид Прагийн амтны хүрээлэнтэй олон жил одоо хамтарч ажилласан. За Монгол улсад одоо энэ ховорцсон байсан тахийг одоо нүүлгэн шилжүүлэх, үржүүлэх энэ ажилд хамгийн чухал хувь нэмэр оруулсан. Бид өнөөдөр дахин одоо гэрээг шинжилэн байгуулж энийг одоо элчин сайд төлөөлж одоо хийхийг одоо дуулахад таатай байна. За бид олон жил бас байгалаа хамгаалъя, амьтнаа хамгаалъя гэж ярьсан боловч байгаль хамгаалагчдынхаа эрх ашигыг ерөөсөө хамгаалж ирээгүй. Тийм учраас энэ байгаль хамгаалагчдын эрх ашигыг хамгаалдаг холбоотой бас өнөөдөр гарын өсөх зурнаа. Ингээд манай энэ ажиллагаа цаашид одоо бусад төрийн бас байгууллагууд хувийн хвшилтэд үргэлжилж одоо хамтарч ажиллана. Тэгэхээр энэ манай байгаль орчин үеийн амьсгалын өөрчлөлтийн яам энэ алхмыг одоо зоригтойгоор эхлүүлъя. Хамтдаа нэг дор сууж энэ одоо бүх саад татвараа арилгая гэсэн ийм зорилгоор та бүхнийг урьсан байгаа. Тэгээ хүрэлцэн ирсэн бүх хүмүүс баярлалаа. Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Эрдэнэ Соломон таныг урьж байна. За та бүгдийн энэ өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хувийн хвшил, төрийн бас байгууллагууд энэ одоо байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй ажилладаг төрийн бас байгууллагууд идэвхтнүүдтэйгээ бас хамтын ажиллагааны гэрээ ингээд үзгэлж байна. Энэ бол үнэхээр одоо сүүлийн үед дэлхийн нийтийн чиг хандлага бол төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагаа төрийн бас байгууллагууд бас төрийн зарим эрхүүдийг шилжүүлэхтэй холбоотой ийм одоо асуудлууд байгаа. Энэ бол одоо манай байгаль орчны салбарт ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтыг сайжруулах, амьтан ургамал, биологи олон янз байдлыг хамгаалахын тулд хүн бүрийн одоо хичээл зүтгэл, байгууллага болгоны хичээл зүтгэл, төрийн хувийн хвшил бүгдийн одоо хамтын ажиллагаа ийм чухал цаг үе байгаа. Тийм учраас энэ хүрээнд бол энэ байгууллагуудаа эхнээс нь одоо бид нэр хуулинд нийцүүлж, санамж жишг зорж, цаашдаа бас хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ олон юмнууд бий. За Хустай нуруу Хурх хүйтний байгалийн нөөц газар гэдэг одоо үлгэр жишээ ажиллаад яг загвар болоод хөгжиж байгаа ийм одоо төрийн бас байгууллага ажиллаж байгаа энэ ажлуудтай бол бас та бүхэн энэ танилцуулгын дараа бас танилцсан байх гэж бодож байна. Үнэхээр цаашдаа бол энэ мэт одоо төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагааны хэлбэрийг манай яамны зүгээс бол барьж ажиллана гэсэн ийм зорилготой байгаа. Тэгээд өнөөдрийн энэ бас түүхэн гэмээр юм уу ийм одоо үйл ажиллагааны гэрч болсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн
бидний одоо хамтын ажиллагаа цаашдаа өргөжнө гэж итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье. Тэгэхээр манайх Монголын байгаль хамгаалалттай холбоо 2018 онд үүсгэн байгуулагдсан төрийн бас байгууллага. Одоогоор 1150 орчим гишүүнтэй байгаа. Үүнийх нь бол 80 орчим хувь нь бол байгаль хамгаалагчнаар байдаг. Үлдсэн хувь нь идэвхтэн байгаль хамгаалагчнаар байдаг. Ийм байгууллага байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол бид нар байгаль хамгаалагчтай дэмжигчлээд нэлээдгүй хэдийн ажил хийсэн байна. Түүнээр нь байгаль хамгаалагчийн цалин бол одоо 4 дахин нэмэгдсэн. Бүх байгаль хамгаалагчдад даатгалт хамрагдсан. Мөн байгаль хамгаалагч нийгэм бодлогын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ мөн дээр нь бид нар сургалтын хөтөлбөрийг батлуулсан ийм амжилттай явж байгаа. За энэ ч утгаараа бид нар өнгөрсөн 10 сард дэлхийн байгаль хамгаалалтын чуулганд хараан цуцад оролцоод ирсэн. Монгол улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй очоод оролцоод ирсэн. Тэгвэл дэлхийн 100 гаруй орноос ирсэн байгаль хамгаалагчдын холбоо ажил авиргээд үнэн ярилцж байхад Монголын байгаль хамгаалагчдын холбоо Читван 2019 оны тунхаглалыг хамгийн өргөнтэй хэрэгжүүлсэн ийм орноо шалгарсан ийм амжилттай байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж ганцхан байгаль хамгаалагчдын холбооны ажил биш, маш олон төслүүд, тэгээ төрийн байгууллагууд, ялангуяа байгаль орчин үеийн амьсгалын өөрчлөлтийн яамны манлайлалд ор хийж байгаа ажиллаа гэж ойлгож болно. Одоо ингээд хамтарч ажиллах гэрээр хэр хугацааны үйлчлэгийн одоо байгуулснаар ямар байгаль хамгаалагч гэдэг юм. Бид нар байгаль хамгаалаад явж байгаа газар дээр ажиллаж байгаа хүмүүстэй одоо ямар Тэгэхээр өнөөдөр бол байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн яамтайгаа сануу жижиг байгуулж байна. Энэ сануу жижигийн хугацаа бол 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд байгаа. Энэ хүрээнд бол бид нар 6 чиглэлээр байгаа. Мэдээж нэгдүгээрт нь байгаль хамгаалагчдад чад очуулах. За хоёрдугаарт нь нийгмийн бодлогыг хангах чиглэлээр нэлээд олон ажлуудыг төлөвлөж байгаа. Мөн дээр нь бид нар бас байгаль хамгаалагчдад туршлага судлаад гадаадын болон дотоодын Монголын байгаль хамгаалалтын холбоос бид нар бас байгаль хамгаалагчдын солилцооны хөтөлбөрийн санаачлалыг хэрэгжүүлж байгаа. Үүнийг бас цааш нь хэрэгжүүлэх. Мөн дээр нь байгаль хамгаалагчдад буу хоолой хамтран олон нийтэд хүргэх зөвөр үлгэрлэн таниулах. Ялангуяа одоо байгаль хамгааллын чиглэлээр ажиллах сургалтад залуучуудын одоо хандлагыг сэтгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй олон ажлуудыг хийхэд төлөвлөж байгаа. Учир нь бол одоо байгаль хамгаалагчид одоо үндсэндээ 30% дутагдaltaй байгаа. Энэ бол цаанаа бол байгаль хамгааллын чиглэлээр ажиллах сургалтад хүмүүсийн тоол бол жилээс жил багасаад байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бас тодорхой хэмжээний нийгэмд нөлөөлөх чиглэлийн үйл ажиллагаануудыг бас хэрэгжүүлэхэд төлөвлөд ажиллаж байгаа гэж ойлгож байна. За баярлалаа.